Та бүхэнд дараагийнхаа зөвлөгөөнийг өгье. За нараа хүүхдийн шээс басны гарцсан эрүүл мэндийн талаар маш их зүйлийг хэлж өгдөг. Олон удаа тунгалаг өнгөгүй шинх нь одоо хэвийн үзэгдэл байдаг. За хүүхдийн шээс бол элбэг байх нь сайн үзүүлэлт бөгөөд хүүхэд одоо хоол тэжээл болон бусад шингэнийг хангалттай хэмжээгээр авч байгааг харуулдаг. Шээс ховор бараа өнгөтэй байх нь хангалттай шингэн авч чадахгүй байгааг илтгэдэг. Таны хүүхэд том болох тутам шээх нь багасах боловч өдөрт дор хаяж 6-8 удаа шээнэ. За шээс улаан туяатай бас гарах тохиолдол байдаг. Заримдаа одоо нараа хүүхдийн тэрхэнд улбар шар эсвэл одоо ягаан өнгийн тол үүссэн байдаг. Үүнийг тоосхны ба ураатын тол гэж нэрлэдэг. За энэ нь одоо шээсний хүчил лавс ялгардтай холбоотойгоор гарч иржээ. За энэ нь одоо цус шиг харагддаг тул эхчүүд санаа зовдөг. Гэхдээ энэ нь одоо санаа зовох зүйл биш. Ихэнх нараад амьдралын одоо эхний 7 хоногт ажиглагдсан түнчлэн ялах хүүхэд шингэний дутагтай байгаа. Ялангуяа одоо хүүхэд хөхний сүндээ цадахгүй байгаа тохиолдолд элбэг тохиолддог. За мөн хүүхдийн шээс чихэнд химийн бодисуудтай уралд орсноос үүдэлтэй улбар шар эсвэл ягаан өнгийн тол чихэнд үүсэж болдог. За шээс ховдолт гэж байдаг 100% тохиолддог энэ нараа хүүхэд. За амьдралын эхний хоногт бие махбодод шингэнээ одоо хадгалах үүднээс хоногт гарах шээсний хэмжээ бага байдаг. Хоногтой ойролцоогоор 15-20 мл шээс гарна.